За энэ хуулийг дэмжиж байгаа манай Дамжны Цогтбаатар гишүүн бол ер нь бол их либерал хүн юм байна. Тийм учраас энэ дүрм журмыг цэгцлэх, эмтгэх, багасгах энэ ажил дээр одоо энэ сайн хуулийг оруулж ирж байгаа. Тэгэхээр би дүрм журм яаж одоо төрийн байгууллагууд нөлөөлдөг талаар би нэг ганцхан жишээ хэлж өгье. Та мөнгөтэй гишүүнээ жоохон чимээг өгч байгаа. Тэгэхээр 2012 онд би гадаадын иргэн хариатын газрын дараагаар томилогдсон. Тэгээ очингууд миний ширээн дээр асар их бичгүүрэмт ороод ирсэн. Энэ юу бичгүүрэмт юм бэ гэсэн чинь Баян-Улгийн аймгийн Цагаан нуурын боомтоор одоо шатхуун зөвөрлж байгаа Оросын жолоочд хүртэл олон удаагийн визийг өгөхөд Улаанбаатар хотод газрын дарган зөвшөөрөл олгож өгдөг ийм тогтолцоотой байсан. Энэ тэгэнгүүт хуулийн ингээд манай хоёрхан хуультай тэр хуулийн аваад үзэхдээ гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн тэр хил дээрх одоо визэг тухайн байцаагч мэрэгжилтэн олох хуулийн зохицуулалтаа гэтэл газрын дарган журам гаргаад тэр бүх эрх мэдлийг бүгдийг Улаанбаатар хот руу аваад ирсэн байсан. Тэгээ энэ дүрм журамд нь нийтдээ 2 хуультай нэгсэн мөртлөө 86 журамтай. Тэр 86 журмаар бүх эрх мэдлийг бүгдийг Улаанбаатар хотод бүх дарга нар шийддэг ийм одоо эрх мэдэлтэй болгоцсон байсан. Тийм учраас энэ дүрм журамд нь өөрчлөлт оруулаад хуулийн дагуу хуулинд нийцүүлээд 86 журмаас 44-ийг хүчингү болгоод 51% хүчингү болгож ингэж хүчингү болгосны үр дүнд жишээ нь Ховд аймагт гадаадын хариатын газрын 7 хүнтэй ажилтнтай тэр 7 хүн бүтэн жилийн хугацаанд 23 хүн виз олгодог байсан. Бүтэн жилийн хугацаанд 23 хүн. Нэг хүн 3 хүн виз олгодог. Тэгээ энэ дүрм журм өөрчлөлт орсны үр дүнд 2013 он гэхэд нийтдээ 6,000 визийг хил дээр олгодог болсон. Тухайн байгууллага 7 хүнтэй өдөртөө жилдээ нэг 20 сая төгрөг аймгийн төсөвд хураамжаар оруулдаг байсан бол 13 онд 600 сая төгрөг болсон. Тэр одоо хэлийн цааталт байж байгаа манай Монгол үндэстэнд нааталт байгаа нэг цааталтаа 100 км-т байгаа хүмүүс нааталтаа нэг 50 км-т булган сум орж ирэхин тулд хөхөд Бээжээ явдаг. Тэндээс замуудын хилээр орж ирээд Улаанбаатарт очиод Улаанбаатараас Ховд нисээд Ховдоос 400 км явж булганд очдог. 150 км яваад ирэх газар ингэж 7-8 км явдаг ийм л одоо тогтолцоотой байсныг өөрчилсөн. Үүний үр дүнд маш их тийм өөрчлөлтүүд ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дүрм хууль тогтоомжийн тухай хуулинд өөрчлөлт оруулснаар иргэдэд илүү аятайхан зөөлөн ямарваа нэгэн одоо төрийн дарамтгүй ийм одоо хуулийн өөрчлөлт хийх ийм боломжийг бий болгож байгаамаа. Тийм учраас гишүүд энэ одоо хуулийг дэмжиж манай либерал маш одоо хуулийн өөрчлөлтийг маш сайн хийхин төлөө зүтгэж байгаа манай хууль зүйн байнгын хорооны хамгийн сайн байнгын хорооны дарга Дамжны Цогтбаатар гишүүнээ санаалсан энэ хуулийг дэмжиж өгөөрэй гэж хүсье. Би үг хэллээ.